За сайн байцгаана уу. Өнөөдөр эзний үгийг би Марк номын 11-р бүлгийн 12-оос 25 дугаар ишлэл, 26 дугаар ишлэл хүртэл хэсгээс хаалцахыг хүсэж байна. Марк 11-ийн 12 дугаар ишлэлээс 26 дугаар ишлэл хүртэл та нарт уншъя. За тэгээ энэ хэсгээс эзний үгийг хаалцахыг хүсэж байна. За би чангаар уншъя. За тэгээ та бүхэн дотроо бас надтай хамт уншаад яваарай. Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсчээ. Тэгээд навчрахыг инжирийн модыг холоос харж модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр очиод навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжирийн цаг болоогүй байв. Есүс тэр модонд чамаас хинч хизээч дахиж жимс бүү идэг гэв. Шавнар нь сонсож байлаа. Тэд Ерүсалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод тэнд байсан хөдөлтаачдыг болон хөдөлтөн аврагчдыг хөөн гаргаж мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа хөдөлтөгчдийн сандлыг хөмөрч өрхөв. Сав суулга зөөж сүмээр явахыг тэр эрхэнтж зөвшөөрөв. Есүс тэдэнд "За, миний гэр бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн босов. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ" гэв. Ахлах тахилчид ба хуулийн багш нар үүнийг сонсоод Есүсийг хөнөөх арга зам хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байв. Орой болоход Есүс хотоос гарч явлаа. Өглөөгөр тэр хаваар өнгөрөхдөө нөгөө инжирийн мод үндэснээсээ хатсныг тэд үзв. Петр санаж "Багшаа, хараач. Таны хараасан инжирийн мод хатчихж ихэд" Есүс тэдэнд хариулав. "Бурханд итгэх түн. Үнэнээр би та нарт хэлье. Хэрвээ та нар энэ ууланд дээш өргөгдөж тэнгист хаягд гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа чинь бүтэн гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно. Тийм учраас би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирanгуйн түүнийг авсан гэдэгтээ итгэх түн. Тэгвэл тэр чинь ёсоор болно. Та нар залбир зогсохдоо хэрв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл Тэнгэр дэх эцэгч нь мөн та нарын алдааг уучлана. Харин та нар ис уучлбал Тэнгэр дэх эцэгч нь мөн та нарын алдааг үл уучлана гэвэ. Амен. Амен. За өнөөдөр би та бүхэндээ эзний үгийг итгэлээр залбир гэдэг сэдвээр хаалцахыг хүсэж байна. Итгэлээр залбир. За Есүс залбирлыг заахын тулд залбирлын өмнө болж байгаа хоёр үйл явдлыг би давхар уншлаа. Өөрөөр хэлбэл Марк номын 11-р бүлгийн 12-оос 26 хүртэл үндсэндээ нэг юм 3 тусдаа үйл явдал болж байгаа харагдаж байна, тийм ээ. Гэхдээ энэ 2 өдөр болж байгаа. Эхний өдрийн өглөө, тэгээ тэр өдржингээ босон зүйл, тэгээ маргааш өдрийнх нь өглөөнөөс ахуулаад бас тэр өдөртөө болж байгаа зүйл гээд өөрөөр хэлбэл 2 өдөр дамж одоо болсон үйл явдлыг бид нар шууд дараалуулад уншичлаа. Гэхдээ тэр өдрийн үйл явдлыг бүгдийг нарийн бичээгүй. Яг гол ямиг нь бичиж үлдээснийг л бид нар сая хамтдаа уншиж шүү дээ. За, эхний өглөө юу болсон бэ? Есүс шавнараа дагуулад Бетан тосгоноос гарсан. За, Бетан тосгон гэдэг бол Ерүсалимаас 8 км-ийн зайтай байдаг. Маш одоо ойрхон ийм тосгон байна. За орчин үеийн Ерүсалим хот бол маш том ийм метрополис, олон сая хүн амьдардаг ийм том хот болсон учраас энэ Бетан тосгон бол одоо бол Ерүсалим хот дотор орцсон байна. За тэр дээр үед бол эн чинь Ерүсалим хот гэдэг чинь жижигхэн хот байгаа. Бетан тосгон гэдэг чинь жижигхэн гацаа байгаа. Тэгээ нэг уулын хоёр талд байгаа. Нэг нь уулын энэ дээд талдаа байдаг, нөгөөх нь уулаа даваад уруудаа доотлын хөндөд нь байдаг. Ерөөсөө 8 км-ийн зайтай нэг юм хот тосгон хоёр байна л та. Тэгээ Есүс хойд Галил аймгаас Юдэ рүү ирээд Ерүсалимд үйлчлэл хийхдээ Ерүсалимд ерөөсөө унтдаггүй байсан. Ерөөсөө хондоггүй байсан. Өдөржингөө Ерүсалим сургаал заагаад гайхамшгуудыг хийгээд янз янзын олон зүйлсүүдийг хийгээд оройн гараа явчихдаг гэсэн. Оройн гарч яваад ойрхон 8 км-ийн зайтай Бетан тосгонд очиод унтчихдаг гэсэн. Бетан тосгонд болохоор Лазарх байдаг байсан. Лазар гээд үхлээс амьддаг, Есүсийн үхлээс амьдуулсан хүн. Түүний хоёр охин дөө Марта, Мария хоёр, ах トゥ 3 ингээд хоёр охин дүүтэйгээ Лазар болохоор Есүсийн найз байсан. Есүс бол энэ гурвыг бол маш ихээр хайрладаг байсан. Тийм учраас Есүс ер нь Ерүсалимд ирэх болгондоо одоо Бетан тосгонд очиж Марта, Мария, Лазар гурванд бол хоног төөрүүлээд оройн хоол идээд маргааш өглөө нь гараа явдаг байсан. Гараад Ерүсалимд очиод тэр өдөржингөө Ерүсалимд өөрийнхөө үйлчлэлийг хийгээд оройн буцаж ирдэг. Яг л ийм 2 өдрийн үйл явдал одоо хэрхэн өрнөж байгааг бид сая хамтдаа уншлаа. За өглөө босоод Бетан тосгоноос гараад Есүс 12 дагалдагчаа дагуулад Ерүсалим руу явсан. Явх замдаа нэгэн инжирийн модыг хараад
жимс байна уугүй юу гэж. Хөөрхөн өглөөний цаа уугаагүй гарсан юм шиг байна. Тэгэхээр нөгөө Лазар, Марта, Мария гуравынд нөгөө 12 ирчүүдийг өглөөний цайнаагаар хангах юм байхгүйсэн юм шиг бодвол орой хоолндоо хамаг ямаа шавхаад идсэн. Тэгээ тэр үеийн юудын нийгэм бол тийм баян нийгэм бас байгаагүй гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. Юудэчүүд болол Ромын эзэнт гүрний алс бөглүү нэг ядуу дорой одоо нэг юм алс хязгаар нутг нь байсан байхгүй. Монгол одоо яг одоо манжийн үед ер нь бол нэг юм алслагдмал те хүн баг ирдэггүй монголчууд өөрсдөө л амьдарч идэг нэг юм алс бөглүү. Тэгэхээр малаа маллал тэгэл 4 цагийн уйлралтаа нүгэл явж идэг тийм өөр одоо илүү дутуу хөгжил гэдэг юм байдаггүй. Амьдрал бол ерөөсөө л энийгээд ойлгоцсон нэг ийм л алс бөглүүл газар байсантай л адилхан. Одоо Юудэ бол Ромын эзэнт гүрний нэг юм алслагдсан тийм зүүн урд нутгийн нэг юм хөгжил дорой ийм л газар байсан. Тэгэхээр эдийн засгийн хөгжил бол магадгүй бас тийм сайн байгаагүй. Тэгээ Иесус яв шавнараа дагуулад урчин Лазарын дэрж хончоод маргааш өглөөний Иерусалим руу гараа явхад өглөөний цай авахгүй гарсан байгаа юм л та. Тэр чинь. Тэгээ өлсөж чинь тэгээ зандаа. Тэгээ инжирийн модноос инжир жимс ингээ хайсан. Ер нь бол цаг нь болоог байсан л та. Инжир жимс гардаг. Улирал бол болоог байсан. Инжир жимс ямар жимс вэ гэвэл ийм жимс байдаг. Тэгээ инжир жимс гэж би одоо 93 онд анх Христийн сайн мэдээ сонсож цуглаанд ирээд инжир жимс гэж насаараа сонссон. Энэ жимсний бараг юусэн хараагүй идэж үзэх бүх олон жил болсон. Тэгэд одоо сая хэдхэн жилийн өмнө энэ инжир жимс гэдэг чи идэж үзлээ шүү дээ. Америкт ирээд хатаасан инжир та нар иддэг тийм нэг юм үрчгэр фиг нэг юм үрчгэр жимс байгаа. Дотроо юм олон үрттэй. Тэ нэг юм зунгаар алдсан нэг юм чихэрлэг амттай. Хатаасан инжир бол нойтын инжир юусоо идэж үзээгүй. За одоо ч гэсэн фиг байна те. Одоо фиг боёо инжирийн мод гэвэл одоо энэ том сагсаасан мод, ийм том мод болж ургадаг юм байна. Инжирийн мод өөрөө. Орчин үеч гэсэн одоо ингээд энэ Америкт годамжинд болол одоо ингээд инжирийн мод ер нь бол хаасайгүй хүмүүс тариад инжир жимсийг хурааж аваад иддэг энэ. Манай хүн бол инжир жимсэнд их дуртай. Хатаасан инжир идэх их дуртай байдаг. Ер нь их тийм дидсний гүрэлзэх хөдөлгөөнд сайн. Дашрамт нь хэлэхэд инжир жимсийг жоохон шурталчилчих. За, инжир жимс хайгаа олоогүй. Аргагүй. Яа тэгэхээр инжир жимсний жимсэлдэг уйлрал болоог байсан. Тэгсэн чинь нэг сонирхолтой үйл явдал болж байгаа. Есүс инжирийн модыг харааж байгаа. Нөгөө сайн бурхан маань, өршөөл инэрлийн эзэн маань, хүн төрөлхтнийг аврах гэж ирсэн эзэн маань нэг өглөөний цайнд өлснийхөө төлөө уурлаа юу гэж. Тэгээ уурсан даа өсгөр нэг уурладаг хүмүүс байдаг да. Та нар мэдгүй юу? Өсгөр ингээл хааш мотоо болчдөг хүмүүс байдаг шүү дээ. Хар ягаал тэгээд ерөөсөө юм ярахаар ингээл жавчиж алчих гал амар ирмэгтэй болчдөг юм хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд юм идснийхаа дараа ингээл санаа сэтгэлд тайшраад инээ талтаа сайхан болдог хүмүүс байдаг. Есүс тийм хүн байсан юм болоо. Есүс инжир жимсийг цаг нь болоогүй байхад инжир жимснээс өөрөө очиж жимс хайчаад тэгээд байхгүй болохоор жимсний модыг харгаачих. Юу гэж хараад байгаа вэ гэхээр чамаас хинч хизээч жимс бүү идэг гэж хэлж байгаа. За нэг юм сонин үйл явдал болчихж байгаа. Бидний аврагч эзэн Есүс шүү дээ. Өнөөдөр бидний итгэж найдаад байгаа нөгөө бурхан маань шүү дээ. Яагаад ийм сонин үйлдэл хийж байгаа юм болоо? Ойлгомжгүй үйл явдал болчихж байгаа. За кадр солигдлоо. Одоо дараагийн үйл явдал орчиж байгаа. За ингээ энэ үйл явдлын хариулт байхгүй ингээ өнгөрч байгаа заяа. Та нар ингээд кино үзчихлээ гэж бодъё. Кадр солигдлоо. Нэг юм хариултгүй нэг юм сонин үйл явдал инжир жимсийг харааснаа дараагийн үйл явдал нь гарчиж байгаа. За дараагийн үйл явдал нь юу болсон бэ? Иерусалим хот дотор орж ирлээ. За нөгөө өглөөний цай уугаагүй Есүс маань инжир жимс хайгаад олоогүй Есүс маань шавнараа дагуулаа Иерусалим хотод орж ирээд Иерусалимийн сүмд ирсэн. Иерусалимийн сүм гэдэг бол Иерусалим хотын төв нь байсан. Ерөөсөө энэ сүмд Израильчууд бөөгнөрдөг, энэ сүмдэл ирж залбирдаг, энэ сүмээс л одоо Библиэс суралцдаг. Одоо ч гэсэн энэ сүмийн үлдэгдэл нэг хан нь Иерусалимд байдаг шүү дээ. Тэр ханыг Wailing Wall гэж нэрлэдэг. Нулимсан хан гэж. Та нар юудэчүүд энэ ханныхаа өмнө очичоод ингээд зогсож байгаа та нар зургт радиогоор харж ирсэн л бах та. Иерусалим ойрхон дорндын мөргөлдөөн гэтэр гал ингээл нэг юм мэдээ зэтэй гарахаар нэг юм энэ дээр нэг юм тоос шиг тавьсан юудэчүүд ингээд нэг Библиэд барьцсан. Тэр ханны өмнө очиод ингэсэн тэр хандаа ингээд тухай наацсан зарим нь ингээд яж. Би энэ хан дээр очиж исэн одоогоос 11 жилийн өмнө очиж бас залбирчаалаа. Гэхдээ мэдээж тэр хан дээр очиж залбирвал бурхан илүү сонсно гэсэн юм байхгүй л дээ зүгээр. Ер нь яг юу юудэчүүд бүгд очдог учраас ер нь очиж үзье гэдэг.
Ахуулсан зураг маань хүртэл бас байдаг. Тэгэхээр ханны ийм тийм ийм том чулуугаар хийсэн өрөөд хийсэн том хан байгаа. Тэгээд ийм залбирлаа бичсэн ийм жижиг цааснууд ингээд жижиглээ ингээд завсараа жигсэн байт юм бэл. Сонин. Яг хүний сүсэг юм да. Тэгээ хүний сүсэг юм да. Тэрнээс Библиэл дээр цаасан дээр бичээд ханны завсраар хийх юм бол бурхан хариулна гэж хэлээгүй шүү дээ ерөөсөө. Тэгээ бид нар хан залбирдаггүй бурханд л залбирдаг л та уулна. Тэ? Тэгээ Есүс энэ сүм дотор орж ирсэн. За сүмд ороод ирсэн чинь нөгөө сүм чинь сүм биш наран тул болчихжээ. За наран тул гэхэлэр ойлгож байгаа юм шүү дээ тийм ээ та бүхэн. Нөгөө сүм чинь сүм юм уу? Бараан зах юм уу? Худалдаа 8-ны газар юм уу? Нэг цэгийн үйлчилгээ юм уу? Одоо нэг төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээнүүд байгаа шүү дээ тийм. Яваад юугаа иргэний үнэлгээ канондод ирэхлээр канон руу хайгаад дахиад хотын төв ордог. Буцаад дүнжин гар очдог. Тийм байхгүй. Одоо дүнжин гар дээр бүх юм нэг цагийн үйлчлэгээ. Тэндээс бүх юмаа хийж байгаа. Банкны гүйлгээгээ хийж чинь, юмаа канонд болж чинь, юугаа хийж чинь одоо яг нэг талаар эн чинь үйлчлэгээ хүн ингээд нэг өдөрт гараад наашаа цаашаа олон дахин яваад байх биш. Нэг газар очиж хамаг юмаа шийдэд гарах боломжтой. Монгол бол олон хөгжил байгаа. Гэх мэтийн сайн сайхан юмнууд бас байна. Тэ. Тэрнтэй адилхан нөгөө бизнесээ дагаад сүм дотор баг нэг цагийн үйлчлэгээ болцсон байгаа байхгүй юу? Ягаад гэвэл хүмүүс чинь сүмд ирээд нүглийнхаа төлөө мал нядлаад өргөдөг. Тэгэнгүүт нөгөө малын чэнжүүд чинь сүм дотор орж ирээд малаа зарчиж байгаа байхгүй юу? Тэр үеийн юудэчүүд өдөр тутмын амьдралдаа Ромын мөнгөн зоосоор худалдаа 8-аа хийдэг, амьдрдаг худалдаа авалтаа хийдэг, бараа төлбөрүүд явагддаг, дандаа цалин бүнлүү Ромын зоосоор дандаа тавигддаг. Гэтэл тэд нар яг бурхныхаа сүмд ирээд өргөл өргөхдөө Ромын эзэн хааны толгойн дүрстэй зоосоор өргөл өргөдөггүй. Тэр зоосыг солиод юудэ мөнгө олгож байгаа юудэ мөнгөө бурханд өргөдөг байсан. Яг бол бурхан бидний хаан. Тийм учраас бид өөр улсын хааны мөнгөн зоосоор өргөл өргөхгүй. Тэгэхээр амар үндэсрэх байхаас нэг талаар амар хүчтэй байхгүй юудэ арт юм. Тэгэнгүүт нөгөө нэг exchange-ууд нь сүмийн хашаанд тавьгаад ороод ирсэн. Яг тэр хүмүүс чинь нөгөө exchange руу очиж нөгөө мөнгөө солиулаад боцсон сүм рүү очиж өргөө дахлаар одоо нэг цагийн үйлчлэгээ болоод байна шүү дээ. За нөгөө нойтон 7-8 настай эрэгтэй хүүхдүүдийн чинь хоцлол хийлгэнгүүтээ ээж аав нь ууган хүүгийнхаа төлөө өргөл өргөдөг. Нэг 2 тагтаа заримдаа хүүрцэгнэр өргөл тахил өргөдөг. Тэр тагтааны худалдаачид нь ирээд ийм нөгөө нэг ийм торон дотор тагтаануудаа тэнд зараа суудсан. Яваад ороод ирсэн чинь сүм юм уу бараан зах юм. Тэрийг хараад Иесус ууралсан. Нөгөө өлссөн уурандаа л яваад байна да. Нөгөө инжирийн мотыг хараацсан ууран гараагүй тэр чигээр Иерусалимд ороод ирсэн. Нөгөө сүм чинь сүм биш болцсон. Нэг цагийн үйлчлэгээ болцсон, бараан зах болцсон, юу болцсон. Иесус Библийн өөр хэсгээс унших юм бол яг энэ хэсэг дээр дээсэр шилбүр хийгээд гэж хэлсэн байдаг. Яг бидний уншсан энэ марк дээр бол тэгж гараагүй. Дээсэр шилбүр хийгээд нөгөө мөнгө зоосогчдын нөгөө мөнгө солигчдын зоосных нь ширээ нөгөө exchange-уудын ширээг нь бүгдийг хөмрүүлж хайсан. За Есүс нэг ингэж л танхаарсан байдаг юм да нэг удаа амьдралдаа нэг удаа нэг. Нөгөө тагтаа худалдаачдын бүх нөгөө нэг торын дэлгэж хаяад тагтаануудын нисгэж хаяад бүгдийг яаж хаяад тэгээ нөгөө мал зарж байгаа хүмүүс нөгөө хонь малын бүгдийн шилбүртээс хүмүүс тууж гаргаад. Тэгээ Есүс юу гэж хэлж яах вэ гэхээр ингэж хэлсэн. Миний гэр бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн босоо. Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэж Есүс тэнд загнасан байна. Хангинсан байна нэг талаар. Жохон өндөгчнүүдээр харуул цаманж Есүс орж ирээд тэнд. Тэгээд сүмийг ерөөсөө ингээд нэг талаар цэвэрлж байгаа. За. Хоёр ойлгомжгүй үйл явдал болчлаа. Жимс гаргаагүй инжир модыг харгаа ичлаа. Орж ирээд нэг цагийн үйлчлэгийг тараагаа ичлаа. Ямар бизнес ойлгодоггүй хүн бэ? Тэ? Ямар энэ түргэн шуурхай үйлчлэгээ тэ орчин үе чи юм чи хөгжөөд байна штэ. Ямар одоо энэ эдийн засгийн гүйлгээ тэ одоо юу гэх юм хүний амьдралын амар easy байдлыг ойлгодоггүй хүн бэ гэж. Нэг удаа би нэг подкаст сонсч байсан чинь Баабар тэгж ярьж байна. Нийтлэлч Баабар тэгж ярьж байна. Ер нь аливаа шашнууд бизнест их дургу байдаг. Ер нь аливаа шашны номлолыг харах юм бол бизнесийг дандаа үгүйсгдэг. Жишээлбэл Библиэл дээр Есүс тэр нэг сүм дотор бизнес хийж ирсэн хүмүүсийг бодоо болгосон байдаг гэж ярьдаг шүү дээ. Энэ хэсгийг аваа ярьж байна нөгөөх чинь. Бас би яг надад хоёр талдаа санагдсан. Нэг нь Баабар Библийг мэдж байгаад нь баярлсан. Чи хэр оргийн монгол хүн мэдэхгүй шүү дээ.
Мангар толгойтой байгаа байхгүй юу? Энийг уншицсан байгаа байхгүй юу? Хоёрдугаар шал буруу тайлбарлаж байгааг нь хараад бүр инээдч хүрэх шиг харамсах сэтгэлч төрөх шиг нэг талаар. Хэрвээ бурхан бизнесийн эсрэг байдаг юм бол яагаад өнөөдөр Христ итгэгч нар бизнес хийдэг юм? Яагаад баян Христ итгэгч нар энэ дэлхий дээр байдаг юм? Яагаад Rockefeller Center-ыг үндэслэн байгуулсан John Rockefeller Христ итгэгч хүн байсан юм? Тийм ээ? Сонин. Тэгэхээр бид нар ийм дүгнэлт хийж бас болохгүй байна. Есүс өлсгөрөө уралдаг сул талтай байсан уу? Шавнар ингээ багшгаа гайхаад багш нэг сонин бас яна аавчлаараа миний сул тал байгаа маа ойлгочоороо гэдэг. Би өлсгөрөө урлаад байт юм аа. Яг энэ хэсэг дээр намайг битээ тоо. Бусад юм дээр намайг дуурай гэж те. Есүс ингэж яриад явж исэн гэж юу? За ингээд нэг юм хоёр сонин үйл явдал болчлоо. За одоо араас нь дараагийн үйл явдал гарч байна. 3 дахь үйл явдал. Дараагийн өглөө. Өглөөгөр тэр хаваар өнгөрөхдөө нөгөө инжирийн мод үндэснээсээ хатсныг тэд үзв. Хараал нь биелсэн биш Есүсийн хараал. Хараасныхан дагуу нөгөө инжирийн мод чинь үндэснээс ахуулаад хатцсан байсан. Петр санаж багшаа хараач таны хараасан инжирийн мод хатчих гэхэд Есүс тэдэнд хариулна. Бурхан итгэх түн. Үннээр би та нарт хэлье. Хэрв та нар энэ ууланд дээш өргөгдөж тэнгист хаягд гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй харин хэлж байгаа чинь бүтэн гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно. Тийм учраас би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирэн гойно түүнийг авсан гэдэгтээ итгэх түн. Тэгвэл тэр чинь ёсоор болно. Та нар залбирч зогсохдоо хэрв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх эцэг чинь мөн та нарын алдааг уучлана. Та нар ис уучлбал тэнгэр дэх эцэг чинь мөн та нарын алдааг үл уучлана. За одоо 3 дахь хэсэг нь өмнөх 2 дахь хэсэгт нөгөө ойлгомжгүй үйл явдалтайгаа одоо авцалтж байна. Одоо тайлбар гарч ирж байна. Нөгөө инжирийн модыг хараасан явдлаа одоо Есүс эргээ тайлбарлаж байна. Дараагийн 3 дахь үзэгдэл төр киногоор ярил кадр солигдоод 3 дахь кадр дээр Есүс инжирийн модыг харааснаа тайлбарлаж байна. Харалын тухай Есүс заах гээгүй. Дургу өргсөн юм болгоны хараагаад бай гэж ерөөсөө эндээс Есүс үлгэр жишээ үзүүлэх гээгүй. Есүс эндээс шавнартаа юг заасан байг бол итгэл ямар хүчтэй байдаг юм бэ гэдгийг заасан. Амен. Итгэлээр чи залбирвал, итгэлээр чи тунхаглал, итгэсэнчлэн чи авах болно гэдэг. Ийм хичээлийг Есүс тэр инжирийн модноос шавнартаа ингээ бодит үлгэр дуурайл дээр зааж өгч байгаа. Одоо нөгөө ойлгомжгүй үйл явдлыг чинь тайлал одоо гарч ирж байна. Та нар зарим нэг киноноо тэгж найруулагтж хийгсэн байдаг шүү дээ. Тийм ойлгомжгүй үйл явдлууд гарч ирсэн. Киноныхаа төгсгөл тэр бүх үйл явдлууд ямар учиртай байсан нь төгсгөлтөө ингээд нэг юм гэмээр нэг харагддаг. Яг ийм үйл явдал болж байгаа. Одоо Есүс нөгөө инжирийн модыг харааснаа тайлбарлаж байгаа. Эндээс Есүс хэн нэгнийг чи хараа гэж юусаа заах гээгүй. Тийм ч учраас Христ итгэгч нар юусаа хараал хийдэггүй. Бусад чашнуудад юм хараал хийдэг. Харин Христ итгэгч нар бусдыг дандаа ерөөдөг. Яг бол Библиэд хэлэхдээ хэн нэгэн чамайг хараавал чи хариуд нь ерөөд сур гэж хэлсэн байна. Хэн нэгэн чамд муугар хандвал чи хариуд нь тэр хүнд сайнаар ханд. Ингэж чи мууг сайнаар дийл. Тэгснээр тэд ичих болно гэж хэлсэн байдаг. Амен. Тийм учраас Библи хэзээч бидэнд тэ чиний дургу үргээд байгаа нэг чи харааж гараа. Өстой дургу үргээд байгаа бол Есүсийн нэрээр тө нулимаа хийчих гэж тэ. Ерөөсөө хэлж байгаагүй. Тийм учраас Христ итгэгч нар пасторууд хараал хийдэггүй. Бид бусдыг дандаа ерөөхийн төлөө залбирч, бусдын сайн сайхны төлөө залбирдаг болохоос биш хизээш бид нар Библиэс одоо хараалын хэсэг одоо сурыг. Хараал хийх арга. Хизээш тийм юм бид заадаггүй. Библийн сургаалд ийм заадаггүй. Бид сүмийн эсрэг дургу үргээд байгаа нэгнийг ерөөсөө хараадаггүй. Гэхдээ би танаас нэг үннийг хэлье. Бурхан өөрөө үнэхэрийн гимшгүй байгаа нэгэн дээр нүглийнх нь үр дүн болгодог. Тэр бол үнэн. Гэхдээ энийг бурхан өөрөө хийн. Би хийхгүй энийг. Би бурханы урдуур орж хийхгүй. Энийг бурхан өөрөө хийдэг. Тийм учраас бид тэр хүмүүс өршөөгдөөсөө уучлагдасаа гэж бид нар залбирдаг. Тэгэхээр Есүс энэ хэсгээс юу заах гэж байгаа юм бэ гэвэл та нар бусдыг хараагаад бай. Үлэн зэлэн явж байгаа дээр ууртаа үедээ хин нэгнийг хараагаад бай гэж юусоо заагаагүй. Есүс бас ууртаач байсангүй. Яг үнэндээ. Есүс эндээс шавнартаа итгэл гэж ямар хүчтэй болохыг л заасан байна. Өнөөдрийн энэ сургаалын гол дүнлэлтэнд нь бидний сурах ёстой зүйл гэвэл итгэлээр залбир. Та залбирж байгаа зүйлдээ итгэлтэй бай.
нэг залбираад болоог бол битгий сэтгэлээр байна. Бид нар тууштай залбирлын тухай 2-3 бүтэн сайдар дараалж сурсан шүү дээ. Харин итгэлээр залбир. Итгэлээр залбирсаар бай. Бид бол итгэлээр ялдаг хүмүүс. Тийм учраас бидний залбиралд итгэл маш чухал байдаг. За тэгвэл хоёр дахь хэсэгт байгаа Есүсийн заасан итгэлийн тухай залбирал, энэ залбирлын тухай заасан хичээл хоёр дахь хэсэг тэр нэг сүмийг цэвэрлсэн хэсэгт байгаа яаж нийцэж байгаа юм. Есүс орж ирээ сүмийг цэвэрлж байгаа. Тэр нэг цэгийн үйлчлэгээ Есүс бол үнэндээ таргаа ачиж байгаа. Бизнес талаас харах юм бол Есүс айгүй бодлогогүй алхам хийж байгаа юм шиг. Тэгвэл энэ залбиралтай ямар холбоотой юм? Есүс энэ цэвэрлэгийг хийхдээ миний гэр бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэх болно. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэж Есүс уурсан байна. Дахиад залбирлын тухай зааж байгаач. Тэгэхээр инжирийн модыг хараас нь итгэлээр залбирахтаа залбиралтай холбогдож байна. Сүмийг цэвэрлсэн нь сүм чинь өөрөө залбирлын гэр байх ёстой. Хүн энэ газар орж ирээд залбирдаг, бурхантай уулздаг газар байх ёстой болохоос биш ашиг хонжоо олоод гараа явдаг газар байх ёсгүй маа гэж тэр үндсэн зорилгын тухай ярьж байгаа болохоос биш. Хүний амьдралыг ашиг орлогыг нь буруутгаж байгаа явдал ерөөсөө биш. Энэ хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тийм учраас сүм гэдэг бол хүмүүсийн залбирдаг газар байх ёстой гэдгийг Есүс үгээрээ заасан байна. Бурхан биднийг өөртөө залбираасаа гэж үздэг. Тэгэхээр энэ хоёр үйл явдал хоёулаа Есүсийн энэ зааж байгаа итгэлийн залбиралтай хоёулаа холбогдож байгаа юм. Өнөөдөр энэ Бурханы сүм байхгүй. Олон Библи тайлбарлагч нар нэг алдаатай тайлбар хийдэг. Тэр нь юу вэ гэвэл Иерусалимийн энэ сүм бол одоо бидний энэ сүм юм а гэж хэлэх гээд байдаг. Энэ бол буруу. Иерусалимд байсан Есүсийн цэвэрлж исэн энэ сүм чинь яг одоогийн манай энэ сүм юм а гэж тайлбарладаг. Энэ буруу. Нэр томьёоноос ч буруу. Энэ Иерусалимийн сүмийг чинь темпл гэж англи дээр хэлдэг. Харин бидний энэ сүмийг англи дээр темпл гэж хэлдэггүй. Энийг church гэж хэлдэг. Church гэдэг нь өөрөө грек үгнээс гаралтай. Ямар грек үг вэ гэвэл ecclesia гэдэг грек үгнээс гаралтай. Ecclesia гэдэг грек үг нь юу гэсэн үг вэ гэвэл цугларалт гэсэн утгатай үг. Тийм учраас Монголд хүмүүс сүмийг сүм гэж хэлэхээсээ илүү цуглаан гэж ярьдаг. Та нар намайг анзаарсан бол би мессеж та нар руу бичгтээ цуглаандаа, чуулгандаа гэж яриад гоцоо чуулж штэ, цуглж штэ. Чуулах, хуралдах, цуглах энэ чинь адилхан утгатай. Тэг яагаад Христийн цуглаан гэж нэрлэдэг юм? Яагаад Христийн чуулган гэж нэрлэдэг юм? Сүм гэж бол уулан бид нар баг ярьдаггүй. Сүм гэдэг чинь яг темпл боёо одоо нөгөө монарх тийм ээ? Нөгөө монастырь гэж ярьдаг тийм үү? Тийм зүйл үнэндээ биш шүү дээ. Тэгвэл юу яг сүм юм? Илч Паул хэлэхдээ чи Христэд итгээд ариун сүнсийг зүрстэлтэй хүлээж авсан бол харин чи өөрөө сүм юм а гэж хэлсэн байна. Та өөрөө сүм юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр жинхэнэ сүм бол энэ байшин биш ээ. Бидний цуглаад байгаа энэ байшин биш ээ. Харин Бурхны жинхэнэ ариун сүм бол та өөрөө байхгүй юу? Тэгэхээр миний сүм бол залбирлын гэр байх ёстой гэсэн. Тэгвэл таны наад бие чинь таны амьдрал өөрөө залбирлын гэр байхгүй юу? Тэгвэл та энэ гэрийг бозраар дүүргэж гэнэ үү? Ариун байлгаж гэнэ үү гэж. Есүс сүмийг орж ирээд цэвэрлсэнтэй адилхан таны зүрх сэтгэлийг цэвэрлэхийг хүсдэг. Намайг цэвэрлэхийг хүсдэг. Яг гэвэл би бол өөрөө Бурхантай харилцдаг жинхэнэ амьд сүм байхгүй юу? Би өөрөө. Жинхэнэ сүм гэдэг чинь би өөрөө. Харин бидний цуглаж байгаа энэ цугларалт бол church буюу ecclesia. Цугларалт, монголоор цугларалт чуулган байхгүй. Харин жинхэнэ ариунаас ариун сүм бол таны зүрх сэтгэл байх ёстой. Тэгэхээр таны зүрх сэтгэлийг Бурхан өнөөдөр жинхэнэ залбирагч байгаасаа гэж. Бохирдолгүй энэ дэлхийгээс энэ нийгмээс бохирдолгүй ариун сүм байгаасаа гэж хүсдэг. Тэгэхээр Есүс сүмийг цэвэрлсэн гэдэг нь загалмай дээр цовдлогдсон нас орж урсгасан тусаараа таны миний гмийг угааж жинхэнэ Бурхны сүм болох та бит хоёрыг Есүс угаасан гэсэн үг, цэвэрлсэн гэсэн үг. Тэгэхээр энэ бэлэгдлийн шинжтэй үйл явдал байлаа. Магадгүй Есүс гарч яваад хэдэн сарын дараа дахиад тэнд нэг цэгийн үйлчлэгээ буцаал төвлөрсөн байх л та. Нөгөөч чинь байхгүй ёо ашгүй гэд. Дахиад нөгөө чэнжүүд эргээл ирсэн байх. Дахиад нөгөө юу чи эргээл ирсэн баг. Тэгээ нөгөө 100 ашиглын болсон баг тэнд. Тэ мэ? Дахиад тийм болсон баг. Гэхдээ Есүс яагаад нэг удаа ингэж цэвэрсэн юм? Үүгээр Есүс юу хэлхийг хүссэн?
та бид хоёрын зүрх сэтгэл Бурхны өмнө залбирлын гэр байх ёстой гэдгийг харуулахыг хүссэн. Есүс яагаад инжирийн модыг харав? Яагаад гэвэл чи итгэлээр залбирвал, та итгэлээр залбирвал таны залбир Бурхан хариулна гэдгийг Есүс үгээр харуулахыг хүссэн. Тийм учраас инжирийн модыг хараасан үйл явдал, дараа нь орж ирээд сүмийг цэвэрсэн үйл явдал, дараа нь шавнартаа залбирч нь итгэлээр байх ёстой шүү гэдгийг заасан явдал нь энэ гурлаа хоорондоо тусдаа үйл явдал юм шиг мөртлөөсөө гурлаа нийлээд нэг л мессежийг бидэнд өгж байгаа ийм үйл явдал болж байгаа юм. Өчигдөр болсон үйл явдлаар Есүс өнөөдөр хариулт өгч байна. Өнөөдөр болсон үйл явдлаар Есүс маргааш нь шавнартаа сурамж өгч байна. Тэгэхээр Есүс юмыг яаж заахаа мэддэг хүн байсан. Тэр яг бодит практик амьдрал дээр нь зааж ирсэн. Үүгээр Есүс бол үнэхээр агуу багш байлаа гэж. Тэгвэл бид юу сурах юм? Та итгэлээр залбир. Би бас итгэлээр залбирая. Бид энэ сургаалаас юу сурах юм? Итгэлийн залбирлаар дамжуулан Бурхан гайхамшиг хийдэг юм а гэдгийг сурч байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар бид өөрсдөө залбирлын гэр болох Бурханы амьд сүм юм бол бид өөрсдөө ариун байлгах нь ямар чухал юм бэ гэдгийг бид эндээс сурч байна. Бидний махан бие, бидний энэ оюун бодол, бидний зүрх сэтгэл бохирдолгүй, тийм ээ? Цэвэр байх Бурханы өмнө ямар чухал юм бэ гэдгийг бид сурч байна. Бидний зүрх сэтгэлийг бохирддаг нэг хүчин зүйлийг Есүс энэ сургаалынхаа төгсгөлд нь өгсөн. Тэр нь юу байсан бэ гэхээр уучлал. Уучлалтай холбоотой зүйл байсан. Залбирал цаад болдог нэг хүчтэй зүйл байдаг. Залбирал заримдаа хариулагддаггүй нэг хүчтэй зүйл байдаг. Залбирлын хариулт ингээд хойшлогдоод байдаг нэг хүчтэй зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр та бусдыг уучлах байгаа цагт. Тийм учраас Есүс энэ дэр юу гэж хэлж байгаа юм гэхээр төгсгөлд нь залбирч зогсохдоо гэж хэлж штэ. Залбирч зогсохдоо хэрв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол өөрөөр хэлбэл зүрх сэтгэлд чинь гомдол байгаад байгаа бол гэж штэ. Уучлаа. Тэгвэл Тэнгэр дэх эцэг чинь та нарын алдааг уучлана. Харин та нар ис уучлал Тэнгэр дэх эцэг чинь та нарын алдааг үл уучлана гэж хэлж байгаа. Залбиралт цаад болдог нэг сүнслэг хүлээс байдгийг. Тэр хүлээс бол нүдэнд харагдах хүлээс биш. Бидний зүрх сэтгэлийг хүлцэн хүлээс. Тэр нь юу вэ гэхээр гомдол. Бид бусдыг уучлах үед залбирал онгойдог. Тэ. Бид бусдыг уучлах үед залбирал маань хариулт авдаг. Бид бусдыг уучлах үед нөгөө бохирдсон сүмийг Есүс цэвэрсэнтэй адилхан бид бусдыг уучлах үед бохирдсон зүрх сэтгэл, үзэн ядалтаар дүүрэн зүрх сэтгэл маань ариусдаг. Яг л Есүс сүмийг цэвэрлсэн шиг та бид хоёр бусдыг уучласнараа өөрсдөө Бурхны өмнө ариун сүм лугаа адил болгодог. Энэ ийм утгатай сургаал байсан. Тийм учраас энэ гурван үйл явдал юм салангад гурван үйл явдал юм шиг мөртлөөсөө 2 өдөр дамнаж болсон үйл явдал. Эцэст нь Есүс энэ 2 үйл явдал дээр дамжуулаад шавнартаа залбирлын тухай заасан. Тэгвэл бид энэ хэсгээс залбирлын тухай дахиад л сурч байна. Та итгэлээр залбираарай. Та бас залбирж байхдаа хэн нэгэн хүнд гомдолтой байвал тэр хүнийг уучлахын төлөө залбираарай. Нэг босон үйл явдал юм гинлээ. Гэхдээ онгой шиг Христ итгэгчдийн дунд яригддаг. Нэг пастор нэг цуглаан байж гинэ. Хажууд нь баар ингээд байгуулагдсан гинэ. Тэгээ нөгөө пастор чинь цуглаандаа олон хүн ирүүлээл Есүсийн тухай сайн мэдээ номлол олон хүмүүсийг ингээд одоо бурхан дээр авчрах гал одоо уул нь үзээд идэг. Тэгсэн чинь хажууд нэг баар түмэн амтын шоу удуулаад тэгэл тэр шоудалтын чинь ард юу болдгоо аригталт те. Тэгэл хүчирхийлэл завхаарл тэнд дандаа болдог. Тэр зэрэгцээл нэг юм баар нөгөө сүмий чинь хажууд л үйл ажиллагаа явуулаад нөгөө нэг сүмд ингээл үнэхээр төвхтэй байсан юм байна л да. Тэгэхээр нөгөө пастор чинь тэгээ залбирсан гинэ. Энэ сүмийг шатааж өгөөч гэж залбирсан гинэ. Биш ээ. Энэ баарыг шатааж өгөөч гэх нөгөө пастор чинь залбирсан гинэ. Тэгэн чинь нөгөө баар чинь нэрээ шатцсан гинэ. Нэрээ шатцсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь баарны эзэн сүмийн пасторыг шүүгдсэн байна. Юу гэж шүүгдсэн бэ гэхээр энэ пастор залбираад манай баарыг шатаачлаа гэж. Тэгсэн чинь шүүгч пастораас асуусан байна. Та нэрээ шатаасаа гэж залбирсан юм уу гэсэн чинь пастор тэгж хариулж байна. За залбирчингууд шатчдаг баар гэж юу гэдэг гэж хэлсэн гинэ.
Хин итгээд байна? Хин яг итгээд байгаа юм ер нь? Баарны эзэн итгээд байгаа юм биш үү? Ийм пастор залбирсан чинь шатчлаа гэж итгээд байгаа юм биш үү? Гэтэл пастор өөрөө итгэхгүй байгаа юм биш үү? За залбирчингууд шатчдаг баар гэж юу идэх юм гэж. Заримдаа бид нар өөрсдөө ингэж боддог те. За залбирчингууд болчдөг юм гэж юу идэх юм гэж. Үгүй. Болдог. Болдог. Тийм учраас залбирал хүчтэй гэдэг. Тийм болохоор итгээд хэлж байгаа үгээ биелнэ гэдэгт итгэж чи залбирах юм бол тэр чинь биелнэ гэж хэлж байгаа юм. Иесус яг энэ үг хэлсэн. Тийм учраас Иесус сайн мэдээний номнууд маш олон удаа тэгж заасан байдаг тийм. Итгэл чинь чамайг итгээл. Итгэл чинь чамайг аварлаа. Итгэл чинь чамайг инглээ гэж олон удаа Иесус тэгж зааж хэлж ярьсан байдаг шүү дээ. Амен. Итгэл гэдэг бол үнэхээр гайхалтай. Би 2 жил хагасын өмнө Америкт энэний өмнөх эрэлт маань байсан. Ганцаараа ирж байсан. Тэр үед би Сан Францискогоор орж ирсэн. Яг тэгэхээр баруун ирэг дээр байдаг нэг дүү дээрээ би нэг 7 хонцоод тэгээ наашаа зүүн ирэг рүү орон нутгийн нислэгээр наашаа ирж исэн байхгүй. Тэгээ би Сан Францискод бууж байгаа. Тэр бол миний Америкт ирсэн 4 дахь эрэлт маань байсан. Тэгээ би сан дээр буугаад хилээр гарах гэсэн чинь намайг пастор гэдгийг мэдээд тэгээд хил дээр намайг саатуулсан. Оруулаагүй. Би 4 цаг тэнд байцаагцсан. Яг нэг цаг л байцаагцсан л да 3 цагт нь хүлээсэн. Тэгээд тэр хүлээлт чи мангар дарамттай байд юм билээ. Хүний бүр сэтгэлээр нь давтлаа ичсэн юм билээ шүү дээ. Баахан боотаа цагтаа нар те. Тэгээ намайг нэг өрөөнд оруулаад суулцсан төмний нүдэн дээр ингээд нэг юм нөгөө тусгай өрөө рүү явж маавж энэ тэр чинь хүнд ингэ мангар дарамт өгд юм байна. Нэг юм буруу юм хийцэн чи юм шиг. Нэг төмний нүдэн дээр ичхүүр болоод байгаа ч юм шиг. Тэгээд би нөгөө цаад өрөөнд ороод 3 цаг хүлээгдээд тэгээ 1 цаг байцаагцсан. Тэгээ байцаагтаа харин сайхан найз чиг ярьсан да бит хоёр. Нэг өндөр Ли гэдэг нэг хятад залуу байсан. Америкийн хятад энэ дээр юу юм та муутаа гэдэг. Тэр чинь Америкийн 3 төрийн том 3 одоо ажил ингээд нэг байдаг юм ба шүү дээ. Тэр чинь гайл хил хамгаалах юу гэн 3 юм нэгтцэн байдаг учраас тийм цол зэрэгтэй тийм цагдаа нар байд юм байна. Тэр чинь зэрэг гिचх юм. Тэгээ надтай ярьсан. Намайг 3 цаг хүлээлгэжсэн гарч ирээд. За хоёулаа сайхан ярьчих. Жон цааш сууж. Өө зүгээр мөн хүмүүсийн суудаг хүлээ тэр өрөөнд өөр хинч байхгүй болчихсон үлдээ. Би хүлээсээр хагаад ганцаараа үлдсэн. Тэгээ хоёулаа яриа. Та пастор тий. Та тэг яах гэж ирж байгаа юм? Би аялах гэж ирж байна. Та номлох уу гинэ. Гэхдээ би тэгээд одоо намайг номлоч гэвэл номлоно доо. Номлосон чинь мөнгө өгвөл яах вэ танд? Гэхдээ би мэдэхгүй надад одоо мөнгө өгөх үү өгөхгүй юу гэж одоо би мэдэхгүй байна. Хэрвээ мөнгө өглөө гэж одоо та тэр мөнгөний авах уу гинэ. Өөрөөр хэлбэл намайг номлоод мөнгө авна. Өөрөөр хэлбэл ажиллах гээд байна гэж тайлбарлаад байна шүү дээ тэр. Аяллаа визээр орж ирээд та ажил хийх гэдэг. Та чинь пастор юм байна. Тэгэхээр та пастрынхаа ажлыг хийгээд мөнгө хийгээ явах гээд байна. Тэгэхээр энэ хоёр зөрчилдөөд байна гэдэг. Тэгээ намайг тийм би номлон тэгээ мөнгө авна гэж хэлүүлэх гээд байна шүү дээ. Өө бүр ингэж 9 шидээр үзэж байна. Тэгээ та яг юу хийх юм? Гэхдээ би аялна, би найзуудынхаараа очино, би сүм цуглаануудаараа аялна. Та тэгээ хаана байх юм? Нэг найзандаа байна. Өө тэгээд найзандаа байсан чинь найз чинь ингээд залбираад өгөөч гэдэг. Тэгэхээр та залбирч өгөх үү гинэ. Өө тий би залбирч өгнө шүү дээ гэсэн. Тэгээ маргааш нь явхад чинь найз чинь баярлаа гэд мөнгө өгвөл яах вэ? Гинэ. Өө тэгэл найзууд маань намайг Америкт ирэхээр эхнэр хүүхдээ бэлэг аваад очороо гэд гифт өгч л байдаг л та. Тэгээ гифт гэдэг утгаараа би найзраас бэлэг бас авахгүй байдаг л та. Гэсэн чи үгүй гифт гэдэг утгаар нь ш залбирч өгсөнд баярлаа гэд мөнгө өгвөл яах вэ? Өөрөөр хэлбэл өөрөө пастрын ажлыг хийгээд хүнээс мөнгө аваа яваад байна штэ гэж хэлэх гээд байна штэ. Надаар заавал тэгж хэлүүлэх гээд байна. Би угаасаа тэгэх гэж ирээгүй. Хинч надад тэгж амлаагүй. Би тэгж мөнгө хийх гэж би Америкт ерөөсөө ирээгүй. Би найзуудтайгаа уулзаж би найзуудтайгаа ивэх гэж би ирсэн. Гэдгээл би хэлсэн. Гарч байхгүй. Өөрөөр хэлбэл би ерөөсөө нөгөө үгэнд нь орохдохгүй штэ. Тэ ингэж яснаа. За. Явдаа. Тэгээ 1 цаг байцаагаад. Тэгээ өөрөө 2 сар болох гэдэг юм ба. Тийм. Гэхдээ тэг аялахад 2 сараар яад юм. Гэхдээ би баруун зүүн ирэг рүү явна штэ. Аялах гэж байгаа 2 сар арай л урт байна гин. За би дарга дээр явж байгаа өөрөө чи 2 сар болох гэдэг гэдгийг хэлээ. Дарга ок гэвэл би бол окей гэдэг. Бүр тэгж хэлээ цаашаа орсон. Тэгээ хаалга нь онгорхоо дарга руугаа ороод миний паспортыг барьж ороод 2 сар болох гэдэг гэж
ярьж байгаа нь хоорондоо ярьж байгаа надад сонсогдчихэв. Тэгвэл чи дарга нь 2 сар no problem гэж хэлж байгаа нь сонсогдчихэв. Нөгөө чинь барьж гарч ирсэн. За манай дарга окей гинэ. За Америк сайхан аялаарай намайг оруулсан. Би Америкийн нэгдсэн улсыг хил дээр нь ялаад орж ирсэн л дээ. Бурхантайгаа хамт ялаад орж ирсэн л дээ. Тэгээ би тэр үед Сан Франциског онгоцны буудлаас гарахад намайг тосч авч ирсэн боги дүү маань намайг 4 цаг онгоцны буудлын гадаа хүлээгээ машин дотор бүр унтцсан байсан. Тэгээ би гарч ирэхдээ би юу гэж тунх гэсэн мэглэн харж байгаараа. Би ихнэр хүүхдэд дагуулад та нарын наа яриад байгаа шашны чи визээр би танаа улсад орж ирэндээ мэдүү гэж би тунхилсан. Би 2 жил хагасны дараа би яг ихнэр хүүхдэд дагуулад би тэр шашных нь визийг нь аваад аялын визээр биш мэдүү. Би бүр яг шашных нь визээ аваад 2 жил хагасны дараа би ихнэр хүүхдэд хөтлөөд орж ирсэн юм да. Амен. 4 сар өнгөрч штэ. Миний хэлсэн тэр үг биелсэн байхгүй. Бурхан надад тэгж үг таалгыг замыг нээж өгсөн. Тэгээ би наашаа ирэхээс өмнө бараг жилийн өмнө одоо ирэх бүтэн сая өдөр ирж номлох тэр жагаа гэд миний ах найз пастор маань байдаг. Жагаа ахта би тэр машинд хөдөө явчихад хот руу босчих замдаа би хэлжсэн. За би ер нь нэг л Америк явах гээд байна. Нью-Йорк би ер нь явчих магадгүй. Бурхан намайг тийш нь чиглүүлээд байна гэж ярьсан. Тэгвэл чи бурхан виз чинь өгсөн бол хинч юу ч гэж хэлж чадахгүй гэж хэлсэн. Тэр үед юу ч бүтээгүй байсан заяа. Юу ч бүтээгүй байсан. Юу ч бүтээгүй байсан үе байхгүй. Бүх юм 0 байсан үе. Тэр хүн тэгж хэлсэн. Бурхан виз минь өгсөн байсан. Бурхан виз дарцсан байгаа цагт бусад бүх юм ногоон гэрлэл байд юм байна гэдгийг харсан. Шашны визээ ярилцлаганд ороод 5 минут ярилцсан. 8 хаан асуулт асуусан. Тэгээд дараад гарч ирсэн. Энэ үнэхээр Бурханы хүсэл байсан. Итгэлээр тунхагласан. Тэр итгэснээр би авсан байна. Амен. Энэ мэдчлэн ярих юм бол их олон юм ярьж болно. Одоо 30 жилийн Христ итгэсэн итгэлийн минь амьдрал болсон энэ бүхнийг одоо өнөөдөр нэг доор ярьж би амжихгүй. Айжуухан яриа. Би яарахгүй шүү дээ. Маргааш Улаанбаатар буцчихгүй. Ямар ч 2 жилийн визтэй ирсэн байгаа даа. Тэгээ бурхан хүсвэл энэ 2 жилийн визийг сунгах байх. Тэгвэл би та нарыг хэдүүлээ Нью-Йорктой сүм цуглаанаа өшөө илүү үргэлжлүүлэн хамтдаа барьж байгуулна гэж би найдаж байна. Амен. Халелуя. Хамт эзний өмнө залбирanгуйцгаая. Бидний залбирлыг сонсогч мөнхийн эцэг минь. Би таныхаа өмнө яг одоо залбирanгуйж халелуя танд алдрыг хүргэе. Та бол оршин байдаг. Үнэн бидний залбиралд та хариулдаг. Алдрыг танд өргөе эзэм. Өнөөдөр бид таны үгээс хамтдаа суралцлаа. Бид итгэлээр залбирах нь ямар чухал юм бэ гэж. Бид залбирахдаа бидний зүр сэтгэл таны өмнө бас зүв байх нь ямар чухал юм бэ гэдгийг та инжирийн мод сүмийг цэвэрлсэн 2 түүхээр дамжуулан бидэнд гүн гүнзгий ойлгуулж өгсөнд баярлалаа. Их эзэм минь миний амьдрал тантай харилцдаг залбирал байх болно. Бидний амьдралаар дамжуулан та гайхамшигудаа хийгээрэй. Эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен. Өдрөө хамтдаа босоод их эзэндээ магтаалыг өргөн. Магтаалын дугаар чин сэтгэлээс хамтдаа дуулцгаая.